Тэр Монгол улсын хэмжээнд 503 салбар нэгжтэй хадгаламж банкыг одоо төрийн банкны мэдээлэл шилжүүлэх асуудал бол яригдаж эхэлсэн. Энэ асуудлын талаар бол манай сайт мэдээлсэн юм. Үүний дараа бол өнөөдөр Монгол банкнаас хадгаламж банкнд ямар нөхцөл байдал үүссэн, ямар учраас одоо хадгаламж банкыг төрийн банктай нэгтгэх болсон талаар аль бие усны мэдээллийг өглөө. Өнөөдөр 2013 он 7 сарын 22-ны Монгол банкны захирлуудын зөвлөлийн хурлаар хадгаламж банкнд хянах шалгалтын газраас хийсэн шалгалтын акт материалыг хэлсэн байна. Банкны тухай хуулийн дагуу банкнд албадлын арга хэмжээний хүрээнд эрхүүлэн авалт хамжих шийдвэрүүд гаргасан байна. 2013 оны 7 сарын 21-ний хадгаламжийн банкны тайлан тэмцэл түнслэхэд банкны эрхүүлэн авалтын банкнд бүтцийн өөрчлөлт хийх буюу албадан татан буулгах санал аваад мөн өнөөдөр танилцуулсан. Шийдвэрүүд яаж гарсан бэ гэхээр банкыг албадан татан буулгаж актив болон пассив хөрөнгийг өөр банкнд шилжүүлэх нь бол бүтцийн өөрчлөлт хийхээс бол зардал багтай байна гэдэг шийдвэрийг гаргасан үндсэн дээр албадан бодох шийдвэрийг гаргасан. Энэтэй холбоотойгоор бол банкны актив болон нийт харилцагч хадгаламж эзэмшигчдийн мөнгө хөрөнгийг бол төрийн банкнд шилжүүлэх ажиллагаа бол өнөөдрөөс эхлээд хийгдэж байна. Үр дүнд нь бол маргааш хадгаламжийн банкаар одоо хуучин хадгаламжийн банкны 503 салбар нэгжээр явж байсан бүх харилцах хадгаламжийн үйлчилгээ болон төрийн үйлчилгээ бол маргааш өдөөс эхлээд бол төрийн банкаар дамжин хэвээ явагдана гэдэг нь албан ёсоор мэдэгдэж байна. Хадгаламжийн банкны үйл ажиллагаа ингээд доголдсон шалтгаан нь бол гэмт бий болсон үйл явц бол ерөөсөө биш. Ер нь 2011 оноос эхлээд хувь нийлүүлэгчтэй холбоотой их хэмжээний өр авлагыг бол шийдвэрлэх талаар бол Монгол банкнаас бол хадгаламжийн банкнд хянах шалгалтын хөтөлбөрийг авч хэрэгжүүлсэн боловч хувь нийлүүлэгчдийн банкнаас авсан зээлийн чанар муудаж банкыг бол дахин хөргөжүүлэх талаар авч байгаа арга хэмжээ нь бол тодорхой үр дүн дээрээгүй учраас энэ шийдвэр бол гарч байгаа гэдгийг бол бас зохон тэмдэглэхийг хүсэж байна. За Монгол банк бол мэдээж хэрэг энэ банкн дээр холбогдох бүх арга хэмжээг авсан. 2011 оноос хойш гэхээр өдийг хүртэл бол үндсэндээ 2 жил гарангийн хугацаанд бол зохих арга хэмжээнүүдийг аваад тэгээд сүүлд нь бол хамгийн сүүлийн одоо арга хэмжээ болгож энэ хувилбаруудыг гаргаж ирж байгаа. 4 үндсэн хувилбар гаргаж ирснээс нэг хувилбар нь бол төрийн банктай төрийн банк руу шилжүүлэх хувилбар юм а гэдэг энэ саналыг гаргаад Монгол банкын шийдвэрээ одоо төрийн банкнд тавьсан байгаа. Тэгээд төрийн банкны хувь нийлүүлэгч бол сангийн яам байдаг. Тэгээд сангийн сайдын төвшөнд бол энэ саналыг авч үзээд бид бас тодорхой одоо тооцоо судалгаа хийж үзсний үндсэн дээрээс одоогийн хадгаламжийн банкны зарим актив тэгээ пассив хөрөнгө салбар нэгж ажиллагчдыг төрийн банкын шилжүүлээд аваад явхад бол харьцангуйгаар эрсдэл багтаагаар асуудлыг шийдэх хамгийн сайн гарцсан байна гэж үзсэн учраас төрийн банк бол энийг бас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хэрэгээ. Тэр хадгаламж банкны хувьд бол нэг хувь нийлүүлэгчтэй нэг хувь нийлүүлэгчийн хувьд 2011 оноос хойш одоо банкныхаа үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх тал дээр хойрог хандаж мөн одоо чанаргүй зээл маш их болсноос ийхүү одоо 192 тэрбум төгрөгийн алдагдлалд хүрч одоо энэхүү алдагдлыг нөхөхийн тулд харилцагчдад ямар нэгэн байдлаар хохирлохгүй шийдэх хамгийн зөв гарц нь одоо энэхүү хадгаламж банкны одоо бүтцийг бол тэр чигтэн төрийн банкнд шилжүүлэх явдал гэж байна. 503 салбарт бол нийтдээ 3268 ажиллагчид байж байгаа. Давхарцсан тоогоор бол 1.7 сая харилцагчийн төлбөр тооцоо энэ банкаар дамжин хэрэгждэг. Харилцагчдын мөнгө хөрөнгийг анхны шаардлагаар гаргах чадвар нь хэвээр байгаа. Гагцгүй зээлийн чанар мууцснаас шалтгаалаад банк төлбөрийн чадваргүй тооцогдох үндэслэл болсон өөрийн хөрөнгө алдагдсан үндэслэлээр татан буулгах шийдвэр гарч байгаа. Хадгаламж банкны бол ер нь бол нэг хувь нийлүүлэгчтэй компани. Хадгаламж банкны өмчлөгч маань өөрөө бас тодорхой хэмжээний бизнес хийдэг 12 компаниараа дамжуулан авсан зээлийн чанар нь муудсан. Хувь нийлүүлэгчийн холбогдох компаниудаар дамжуулан авсан зээлийн дүн бол 162 тэрбум төгрөг байна. Одоо Just Group-ийн эзэн бол жишээлх юм бол олон хуудын төслийн зээлүүд бол бусад банкуд дээр байсан зээлүүдийг нэгтгэхэд хадгаламжийн банкны дээр шилжүүлээд энийг бол уул уурхайн төслөө эхлүүлээд энийг бол шийдвэрлэнэ гэсэн зарчмын тохиролцоонд бол хүрсэн байсан. Боловч одоо нэг уул уурхайн төсөл маань бол амжилтгүй болсон. Энээс болсон шалтгаан байна. Гадаадын банк санхүүгийн байгууллага одоо ер нь бас Монгол улсад үйл ажиллагаа болдог компаниуд бол зээл олгох үйл ажиллагаа бас тодорхой хэмжээгээр хийгддэг. Энэ дээр үл яг зохицуулт болон бүртгэлийн асуудал бол
одоогор бол байхгүй байна л да. Ер нь бол энэ асуудлыг бол мэдчихсэн сар болгон энийг хэрхэн шийдвэрлэх талаар бол банктай бол ер нь ягт хамтарч ажиллаж байсан. Энэтэй ч холбоотойгоор 2011 оноос хянах шалгалтын тусгай хөтөлбөрийг хадгаламжийн банктай бол хэрэгжүүлж авчихсан. Хадгаламжийн одоо банкнд мөнгө өргөний хадгаламжийн даатгалын тухай хууль гарсан байж байгаа. Хэрвээ банкыг бол одоо энэ хэвээр нь үргэлжлүүлээд явсан тохиолдолд хадгаламж эзэмшигчдийн хохирлыг нөхөн төлбөрөх дүн бол 426 тэрбум төгрөг хадгаламжийн даатгалын корпорациар дамжиж гаргахаар байна. Харин хадгаламжийн банкны актив бассийн хөрөнгийг төрийн банкнд шилжүүлсэн нөхцөлд бол хадгаламжийн даатгалын корпорациас төрийн банкнд үзүүлэх санхүүгийн дэмжлэг бол 126 тэрбум байна. Тэгэхээр хадгаламжийн даатгалын тухай хуулийн заалтаар бол энэ хоёр опшны одоо аль багаар нь асуудлыг шийдэх гэсэн зарчмаараа явж байгаа. Банкыг яагаад ганцаараа дангаар нь цааш нь үргэлжлүүлэх боломжгүй гэхээр хувийн нөлөөлөгчдийн зүгээс одоо шаардлагатай гэсэн 194 тэрбум төгрөгийн хөрөнгийг дахин хөргөмжүүлж банкуд дахиж одоо Монгол банкнаас тогтоосон хэм хэмжээг хангаж зохистой ажиллах боломжтой. Тэгэхдээ хувийн нөлөөлөгчдийн зүгээс энэ талаар бол хувийн нөлөөс хөрөнгийг нэмэгдүүлж чадахгүй гэдэг талаар бол мэдгдсэн байгаа. Тэр үтгээр одоо банкнаас авсан зээлээ бол төлж чадахгүй байгаа учраас ийм арга гарч байгаа. Тэгэхээр 1.7 сая харилцагчийн энэ бүх хадгаламж бол төрийн банк руу шилжин. Ингэж шилжихдээ бол хадгаламж эзэмшигчийн хувьд бол ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Өөрөөр хэлбэл гэрээ бол автоматар шилжин, хүүн дээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй, хугацаан дээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Илүү баталгаатай болж байгаа л гэж ойлгож байна. Цаана нь бол бас зээлийн хоёр ангилж байгаа. Муу актив буюу муу зээл гэж одоо ялангуяа түрүүн хэллээ тэр 162 тэрбум төгрөгийн зээл тийм. Энэ зээл бол Монгол банкны эрх хүлээн авагч дээр үлдэх юм. Энэ эрх хүлээн авагч дээр үлдснээрээ тодорхой хууль хяналтын байгууллагуудын дагуу одоо нэхэмжлэг хэрэг нь Монгол банкны эрх хүлээн авагч дээр үүсээд энэ зээл бол тэр зарчмаараа төлөгдөд явах юм. Энэ цаана байж байгаа бас нэг хэвийн зээл бол нэг 500 орчим тэрбум төгрөгийн хэвийн зээл байгаа. Энэ зээл бол автоматар төрийн банкнд шилжээд энэ зээлдэгчдийн хувьд бол ямар нэгэн хүндрэл гарахгүй, зээлийн хүү дээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй, гэрийн дээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүйгээр зүгээр л хуучин хадгаламжийн банкнд л зээлээ төлдөг, хадгаламжийн банкнаас зээлээ авсан л харилцагч байсан бол одоо энэ төрийн банкд болж нэршил субъектэнд өөрчлөгдөж байгаа болохоос биш өөр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй маа. Монгол банкнаас бол эрх хүлээн авагчийг томилсон байгаа. Эрх хүлээн авагчийн хувьд Just Group болон одоо хувь нийлүүлэгчийн 12 компаниараа дамжуулан авсан одоо иргэн төлөх боломжгүй зээлийн үлдэгдэл гэх мэт асуудлыг бол эрх хүлээн авагчийн хүрээнд шийдэн цаашлаад бусад асуудлыг бол шүүхийн шатанд шийдэхэд хүрч байгаа юм байна.